За сайн байцгаана уу? Та бүхэн илүү уруу сувгийг хүлээн авч сонсож байна. За ингээд манай сувгийг сонсдог та бүхэнд маш их баярлалаа. Лайк дардаг, subscribe дардаг. За шеэрсэн та бүхэндээ баярлалаа гэж хэлье. За мөн та анхудаа илүү уруу сувгийг сонсож байгаа бол яг одоо subscribe дараарай. За таны дарсан subscribe надад дараагийн ийм гэмт хэргийн подкастуудыг бэлдэж оруулахад маш их тусалдаг юм. За мөн та видеогоо дуустал нь сонсноо гэд найдаж байна. За гэхдээ би таныг хүчлэхгүй мэдээж сонголт таних шүү. За ингээд өнөөдөр нэг тийм Оросд болсон маш аимшигтай тийм хүчирхэллийн одоо гэмт хэргийг ярихаар боллоо. За ингээд та бүхнийг бол компьютерийн өмнө удаан саатуулахгүй байх гэж бодож байна. Хүмүүс бас тийм удаан видеонд дургүй юм шиг санагдсан. За 2023 оны 10 сарын 25-нд Оросын Асбест хот Оксана гэх эмэгтэй экс найз залуудаа хулгайлагдаж аимшигтай хүчирхийлэлд өртсөн юм. Олег гэхэр Оксанаг машиндаа хүчээр суулгаж, хулгайлж, хөнгөө ойд аваатсан байна. Мөн биеийн зарим ясыг хууртлан зодож амьдаар нь шатаасан. Энэ хүчирхийллийн дараа Оксана толгойноосоо хөл хүртлээ хүнд хэлбэрийн түлэгдэлтийн шарх авчээ. Олег Оксанаг үгсэн гэж бодоод цогцыг нь ойд аваачиж буулахаар машиныхаа арын багажинд хийгээд ингээд төв зам руу орох үед Оксана ухаан орсон. За ингээд амиа аврахаар тэмцсэн Оксана машинаас өсөрч буух ордлого хийх үед зам дээр зорчиж явсан бусад машинууд одоо ингээд зогсоод тэнд аваар гараад ингээд бол Олег бол баригдахаас айгаад тэр газраас цухтаасан байдаг. Энэ бүх аимшигтай явдлын дараа Оксана алуурчны гараас амьд мултарч амьд үлдэж чадсан. Харамсалтай нь энэ бүхэн Оксанагийн хувьд зөвхөн эхлэл байсан гэхэд болно. Оксана өөрийн зоригтой дайчин чанарынхаа ачаар амьд гарсан гэж бодож байна. За ингээд Оросын нэгэн телевизэд ярилцлага өгөхөөс өмнө Оксанаг та маска тайлаад царайгаа одоо манай үзэгчдэд харуулж болох уу гэж сэтгүүлчийг асуух үед Оксана би царайгаа хүмүүст харуулахаас үнэхээр их айж байна гэж хэлсэн байдаг. Энэ бүх хүчирхийллийн эхлэл нь анх 2023 оны 7 сард эхэлсэн байна. Тухайн үед Оксана бол 40 настай, тэгээ хүний нөөцийн ажил хийдэг байсан. За ингээд 32 настай Олег гэх залуутай танилцсан байдаг. Тэд санамсаргүй байдлаар их ойрхон амьдардаг болж таарсан бөгөөд за энэ Олег гэдэг залуу бол одоо автомашины будаг хийдэг гараашнд за гагнуурчнаар ажилладаг хүн байсан. Тэр хоёр танилцаад удаагүй маш хурдан дотносож, уулзаж, учирдаг болсон байна. За эхэндээ Оксана болзоот залууга аимшигтай араартан гэж мдээгүй. За Олег бол ихэнх үедээ маш их халамжтай, сэтгэл татам зам байдлыг бол гаргаж, найз охиндоо бол одоо аль байдгаараа сайхан, жентленмен байдлыг үзүүлжсэн. Оксана бүр одоо Олегийн ч очиж бүр амьдрдаг болсон байна. За ингээд бол настай ээж нь бол Оксанатай хамт амьдрахаар болж ингээд Оксана одоо Олегийн амьдрахаа болоод гэртээ буцаж очсон байдаг. За тэгсэн болоод тэр хоёр одоо бас байн уулзаж ер нь одоо өдрийн их цагийг хамтдаа өнгөрөөдөх хിവэрэл байсан. Хэдэн 7 хоногийн дараа бол Олегийн жисэн зохиж хэлжээ. За яасан бэ гэхээр ерөөсөө маш хартай хүн байсан. Оксанаг хардаад амар заяаг нь үзүүлэхээ болсон. За яагаад энэ хартсан байдлыг олж мэдсэн бэ гэхээр нэг өдөр Оксана юу байсан юм бэ? Олегийн ажилдаг одоо машины гараашнд нэг машин буддаг будагчин залуу байт юм байл л да. За тэгээ тэрнийхээ утасны дугаарыг асуусан юм байна. Тэгээ дугаараа өгөөч би бас өөрийнхөө машины ингээд нэг ойр зургийн CV-г азлуулаад будуулмаар байна. Заас манай найз бас одоо ингээд бас машин тэргээ будуулна гэсэн ингээд гисэн чинь нөгөө будагчин залуу бол Оксанад утасны дугаараа өгсөн. За энэ хоёрын дэргэд бол Олег байсан. Өөрийнхөө ажил нь байсан учраас тий. За ингээд энийг мэдсэн Олег бол амар уурлаад, уцаарлаад тэгээд яах гэдэг манай энэ гараж заавал машинаа будуулж яах гэдэг энэ тэрэгэл амар уурлан готлаа. Чи одоо яг одоо утасны дугаараа манай энэ будагчин залуугийн утасны дугаарыг өөрийнхөө утаснаас арилга гэж Оксанаг загнасан баг. Тэгээд ингээл тэр үед чинь ингээл амар уурлаад нэлээд бүр хүн хараад цочоод өө эн чинь ямар зантай хүн бэ гэхээр л байдал гаргасан байна л да. Энэ явдлаас хойш Олег Оксана хоёрын харилцаа ерөөсө хөрч эхэлсэн. Red flag тий. За энэ чи юу лээ гэснээр тохио орж ирсэн. За Оксана ч Олегийн гаргаж буй занг хараад бол ерөөсө цочирдоод за энэ залуучтэй одоо ямар хүнтэй яваад байна да би ч ингэж бодсон байна. За Олег Оксанагаас
Тэгээ бүр сүулдэ одоо дундаа ороод мөнгө нэхээл те Оксана наад нэг хэдэн төгрөг явуулаач те тэдийг ч явуулаач эдэн ч рубль одоо явуулаач миний найзын данс руу одоо тэдэн рубль хийгээчих гээд айгүй их мөнгө нэхэж шаналгадаг байсан гинэ. Тэгээд одоо яа сүулдэ одоо Оксана жоохон өнөөдөр завгаа мавгаа гэж хэлчих юм бол дагаал нууцаар мөрдөөл чи яг хаана вэ хинтээ вэ хэдэн цагт гэртээ харьсан гэл ингээ бүр зарим үед бүр одоо түүнийг бүр даагдаг болсон гинэ. За Олег гэж яг хин юм бэ гэж бодоод найз залуугийнхаа өнгөрсөн амьдралын талаар Оксана судлаад олж мэдсэн. Энэ Олег гэдэг залуу бол яг Оксанатай бол анх танилцахдаа өөрийгөө бол тэгж хэлсэн байна. Би ер нь өмнөд хизээч гэрэлж байгаагүй. Хүүхэд шуухад бол одоо бүрч ярих юм биш. Ямар ч одоо ихнэр авч байгаагүй. Хүүхэдгүй ганц би хөө би ч өвдөө бодлоо одоо синглээ гэж худлаа залсан байгаа байхгүй юу. За яг үнэндээ бол энэ Олег гэрлэж байсан бөгөөд 2 хүүхэдтэй ихнэрээсээ салсан хүн байсан. Мөн одоо өмнө нь хүн зодсон хэрэгээр 2 жил шоронд хоригдож байсан байна. За үүнээс гадна бас бус олон одоо тийм танхаа болон хулгай хэрэгүүдээр энэ Олег 6 удаа ял авч исэн хүн байсан. Энэ бүх хар нууцудаа Оксанагаас бол нууж байсныг мэдээд Оксана Олегоос болгоомжилж эхэлсэн. Ингээд Олегийн одоо хартай, ууртай зам байдал, за мөн өнгөрсөн амьдралынхаа түүх зэргээс Оксана бол болгоомжлоод 3 сар үерхснийхаа дараагаар найз залуугаасаа салах шийдвэрийг гаргаад за ингээд өөрт нь хэлээд тэгээд энэ хоёр салсан баг. Оксана Олегоос одоо салсан нь тийм ээ. Энэ Олег гэдэг энэ айхтар одоо садист хүний хүчирхийлэгч араатан талыг сэрээсэн гэхэд болно. Тэгээ ер нь бол энэ залуу бол Оксанагаас салах маш дургүй байсан байна. За ингээд 2023 оны 10 сарын 24-ний орой Олег нь Оксанагийн байрны гадаа очсон маань гэрт нь орсон. За тэгсэн чинь Оксана ажилласаа ирээгүй байсан. За ингээд гэртээ байгаагүй учраас байрныхан гадаа хүлээсэн байна. Ингээд орой болсон Оксана гэртээ ирсэн. За тэгсэн чинь түүнийг гэртээ орохоос өмнө байрны гаднаас нь одоо энэ Олег тосч уулзаад тэгээд нилээд ууртай төрмгийн байдлаар өөрөө нөгөө машинтайгаа явж ирсэн байл. За тэгээд миний машинд суухгүй бол яач магадгүй шүү гэл ингээл амираа уурлал айлгаа сүрдүүлэл баруун цогчих гол нүдчихгээл те. Ингээд энэ Оксанаг машиндаа суулгацсан байна. За тэгээд тэр хоёрыг байрныхан гаднаас гарсан нөгөө зарим байрнууд ч юм төмөр хашаатай байдаг шүү дээ тий. Тэгээд Оксанагийн байрны тэр хашаа нь ингээд түгжээтэй байсан юм байл да. Тэгсэн чинь бүр энэ Олег чинь бүр зүхтах гад нөгөө байрныхан хашааны хаалгыг эвдээд тэгээд Оксанаг тэндээс хулгайлаад аваад машинтайгаа зүхтэй авсан баг. За замдаа мэдээж бол Оксана тийм ээ уучраа болохыг хүсч Олегийг бол аль болох тайвшруулах гад ингээд ярилцах гад айгүйх оролцсон гэж байгаа. За ерөөсөө чи ингээд уурлах хэрэггүй яасан бэ? Яагаад ингэж амар одоо уурлж байна вэ? Чи ингээд ухаанаа алдсан байна гэсэн утгатай зүйлийг хэлээл ингээд учир начрыг олохгүй л ингээд ийсэн. За гисэн ч Олег бол халамцуу байсан бөгөөд Оксанаг аль хэдийн одоо бах таваа хангаж зодсныхаа дараагаар ална гэдэг шийдвэрээ гаргацсан байсан. Тэд явсаар бол удалгүй энэ Олег гэдэг залуугийн ажилдаг нөгөө гараашнд нь ирсэн байна. За тэр гараашийн гадаа ирэнгүүтлээ Оксанаг машинаас татаж буулгаад чирээд гарааш дотор нь оруулаад гараашийн хаалгыг дотроосоо түгжээд тэгээд тэр нэг тоосгон хантаа гараашийн булсан руу шахажгаад Оксанаг ерөөсөө шууд хайр найргууд зодож эхэлсэн. За бүр зодохдоо та бүр юугаар зодсон гэж болж байна. Бейсболын цохиураар Оксанаг дахин зогсон байгаа. За манайд нэг бейсболын зохиур байдгийн. За би бол одоо тэр их нэлийн жижигтэр зохиурл та. За тэгэхэд бол дотор нь одоо юу ийдгийм бэ? Нилээ тийм хүн туглагч байд юм уус та. Амар хатуу юм байд юм байлээ. Яг Америкаас ирж исэн. За тэгэхээр энэ бейсболын зохиураар хүнийг бол одоо ингээд эрэгтэй хүн шүү дээ. Хүчтэй зохиод нүднэ гэдэг бол энэ хүн амьд гарах уу? Яа тэр ясмаас бол нүмэлдэхгүй. Тэгээд энэ Оксанаг заяа амар том бейсболын зохиураар бүр дахин зогсон гэж байгаа байхгүй юу? За ингээд мэдээж энэ цохилтын үед бол Оксанагийн бие нилээд олон яс хугарсан. Аргагүй л дээ энэ бас хугархаар юм бэл. Тэр цохиур бол ер нь аюултай хэдвэл. За хэсэг хугацааны дараа Олег бүр ядарч төр завсарлага аваад тамхи татангаа хөгжим масааж хөгжим сонссон байгаа. Хөгжим бол нилээд чангалсан гэдэг. За тэгээд тэгж байж яснаа дахиад буцаад Оксанаг зодож эхэлсэн. Тэгэнгүүтлээ Оксанаг чи гутлаа тайд би чиний хөлийг чинь хадаасаар хадна гэж хэлээд за хөл рүү нь алхаар хит хитэн удаа хадаас зоож хадсан байгаа. За тэгээд Оксанагийн хөлийг биш үү те хөл рүү ингээ хадаас зоогоод хадангуутлаа нөгөө хадаасаа сугуулж аваад буцаа тэр нөгөө хөлд нь гарсан цоорхоо дээр нь шүрүүп хийгээд тэгээд энэ Оксанагийн хоёр хөлийг банцтай шүрүүвтсэн гэж байгаа.
Би бүр энийг сонсоод юу вэ бурхан минь л гэж бодсон. За тэгээд гарыг нь олсоор хүлээг нь олсоор хүлэнгүүтлээ дээрээс нь одоо канистртай бензин асгаад тэгээд татсан тамхиныхаа ишиг Оксана руу шидсэн. Ингээл ерөөсө хөдөлж чадахгүй болтлоо хүлүүлсэн байсан Оксана амьдараа шатсан баг. Аимшигтай. Энэ хооронд Олег бол хэм нэг зогсоод нэг тамхи гаргаж ирээд татсан байна. За ингээд тамхиа татаа дуусангуутлаа Оксана руу бол одоо Оксана шатаж байгаа Оксанагийн бие рүү галын хор цацаад галыг нуутраацсан. За ингээд галыг нутрахад бол тэр Оксанагийн баруун гарын арьс бол одоо нилээд шатцсан байсан. Тэгсэн чинь яг тэр баруун гарынхан арьсыг хуу татаж авсан гинэ. Бүр амар юм. За Оксана тэгээд мэдээж энэ хооронд бол өвдөлтийн шок. Амьдараа шатсан хүн ямар байх вэ? Тэгээд тэр их зодуур яс хугарцсан. Зүгээр шок тий. За ингээд бүр гарынхан арьсыг хуулаад авахаар бүр Оксана давхар шоконд орсон. Энэ хооронд Олег бол хэлэхдээ би чамайг өөрийн 4 цагаас өмнө алах хэрэгтэй гэж хэлж исэн. Мөн одоо түүний төлөвлөгөө бол Оксана гараашнд тамалж алаад тэгээд цогцыг нь ойд аваачаад болох байсан. Өөрөө энэ төлөвлөгөөгөө Оксанаг зодож тамалж явах үедээ дахин яриад исэн гинэ. За ингээд Оксанаг бол машиныхаа багаж руу чихээд ой руу явж байсан. За ингээд ой руу жолоо бариа явж байхдаа энэ Олег бол тэгж хэлсэн байгаа. За Оксана чи бурхнаас өршөөл гуйгаарай. Чи одоо удаан амьд явахгүй шүү дээ гэж хэлсэн гэж. За энэ үед бол Оксана эцсийн хүчээр шавхаад одоо эсвэл хизээч үгүй гэж өөртөө хэлээд ингээд амьд үлдэхээр тэмцэлцсэн. Тэгээд Оксана яасан бэ гэхээр машинаас үсэрсэн байна. Явж байгаа машинаас. За энэ хооронд бол Олег Оксанаг барьж авах гэж ухсхийх үедээ машиныхаа жолоодлогыг бүрэн алдаж тэдний машин замын эсрэг урсгал руу орж өөр нэг машинтай мөргөлдсөн. Ингээд аваар гарах үед Олег хэргийн газраас зүхтсэн байна. Машинаа хаяа дээрээс Оксанаг хайлтгээд зүхтаацсан. Тэнд байсан хүмүүс мэдээж тэр даруй Оксанаг хараад маш шоконд орж маш хурдан цагдаа болон түргэн тусламжийг дуудсан. Тухайн үед Оксанагийн биеийн байдал аимшигтай гэмтсэн байсан. Оксана эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт бол 9 хоног хэвтэн эмчлүүлээд ингээд энгийн тасагт бол маш урт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн байна. За Оксанагийн биед авсан гэмтлээс дуурчих юм бол хавирганы яс болон олон тооны жижиг яс хугарсан. Хоёр хөлийг нь хадаасаар цоо хатгаж цоолсон маш том шарх. За нүүр, гар, хөл, толгой гүн түлэгдэлтэй жижиг хэмжээний гэх юм бол за яста тоолж баршгүй тийм жижиг шарх байсан. За цус алдалт бол бас явагдсан. Оксана ингээд бол асар богино хугацаанд энэ хүчирхийллийн дараа бол асар богино хугацаанд маш их жин хайсан байна, жингээ алдсан байна. За гүн түлэгдэлтэй түүний нүүрний хэсэгт бол Оксанагийн биеийн өөр хэсгээс бол арьс авч шилжүүлэн суулгасан. За гэвч Оксана дахин хизээж өөрийн гоо сайхнаа эргүүлэн авч чадхааргүй түлэгджээ. Мөн түүний доод урвал ингээд маш гүн түлэгдэлтээс болоод гимтсэн учраас ингээд амаа хөдөлгөж чаддгүй болсон байна. За тийм учраас Оксана хооллох үедээ нэг тийм тусгай хаалбах хэрглэж одоо хоолдог болсон гинэ. Товчхондоо бол одоо насаараа тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан аимшигт араатнаас болж за Оксанагийн найзууд нь одоогоор бол одоо түүнд чадах ятгаараа тусалж түүнийг дэмждэг байна. Оксанагийн одоо биеийн мах бодийн хүнд гэмтлээс гадна сэтгэл санааны маш хүнд гэмтлийг бол энэ эмэгтэй авсан. За дээрээс нь хөдөлмөрийн чадвараа алдсан учраас санхүүгийн хувьд бол маш хүнд байдалд оржээ. Олег хэрэг үйлцэн тэр оройноо цагдаад баривчлагдсан бөгөө. За түүний хэрэг шүүхэд шилдэх мөрдөн байцаалтын ажиллагаан дээр одоо явж байх үедээ Олег бол би Оксанад хайртай байсан гэж давтан ярьж байсан. За мөн одоо би Оксанаг шатаасан жилийн хизээч одоо аминд нь хүрээ түүнийг алъя гэж одоо бодоогүй гэж гүрэж исэн гэж. Мэдээж бол Оксана Олегийг хатуу шийтгэл хүртэх ёстой гэж хууль сахиулгынхаас бол одоо шаардсан. Хүний амийг зэрлэг хэрцгийгээр хөнөөхөөр завдсан гэсэн дүгнэлтээр Олегт 12 жил чанга дэглэмтэй шоронд хоригт хялыг оноосон. За энд нэг гоё юм болно. За та бүхэн байж гараа заяа. Одоо ингээл 12 жил чанга дэглэм за дуусаа биш шүү. Энэ бүр айгүй үнэхээр бодхоос аимшигтай байдлаар шийдэгдсэн юм билээ энэ хүний ял. За би бол Оросын хуулийг мэдэхгүй байна. Гэхдээ өстө бүр гайхсан. За баг энэ ч одоо хүн аална гэдэг нь окей болцсон юм уу тий. За ингээд Оксана санхүүгийн нөхөн төлбөр авах хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа. Энэ нэмэгдэж хөдөлмөрийн чадвар алдчихад байна л та.
За гэвч бол энэ Олег гэдэг залуу бол өмнө нь 6 удаа яал эдэлж байсан бөгөөд ямар ч хадгаламжгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй, санхүүгийн их усүр нь бол зөвхөн түүний одоо цалин л байсан байгаа. За ингээд бол Оксанагийн шүүхэд гаргасан нөхөн төлбөрийн асуудал бол үнэхээр амжилтгүй тийм ээ болсон. За тэгээд энэ ялан авсны дараа бол Олег нь шүү дээ тий дав заалтсан гэж байна. За дав заалтсан. За магадгүй бол тэр 12 жилийн ялынхаа ихэнх хугацааг шоронд идэлхгүй байх магадлал тун өндөр болсон. Яагаад гэсэн чинь биш үү те. Үнэхээр хачаа. Хараа шүүхээс ингэж хэлсэн байгаа Олегт. За чи Оросын айрамд 6 сар алба хаахыг одоо санал болгосон. За саяны одоо энэ болоод байгаа энэ дайнд явуулсан юм шиг байна. За хэрвээ Олег дайны аюултай фронтод 6 сар тисч байлдаж чадах юм бол шууд Оросын хуулиар өршөөлт хамрагдан суллагдах боломжтой гинэ. За одоо 25 он гарсан учраас энэ асуудал мэдээ шийдэгдсэн л байх л та. За бодгоос аимшигтай хэрвээ Олег шиг аратан шоронгоос суллагдаад гарч ирвэл дахиад ямар нэгэн эмэгтэйтэй танилцаж түүнийг Оксана шиг аимшигтайгаар хүчирхийлж болзошгүй шүү дээ. Тийм учраас одоо хууль гэдэг бол одоо хууль намайг хамгаалнаа гэж бас хамаагүй бодож болохгүй. Та өөртөө одоо тэгээ эзэн болж өөрөө болгоомжтой байх хэрэгтэй шүү гэсэн мессежийг бол би танд өгмөр байна. За ингээ араатнуудаас болгоомжлоорой гэж танд сануулъя. За ингээ хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. Баяртай.